Yeah. 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 За сайн байна уу залуучдаа тэгэхээр манай YouTube подкастын маань season 2-ын 3 дахь дугаар эхлэх бэлэн болсон байна. За энэ дугаарын цочноор тасархан ирсэн байна. Тэгээд таньжаа ойлгодээ. За Australia-аар зайсан Саш маань ирсэн байна. За. Юу цаана. Чи микрофонлоо эсвэл микрофоноо жоон татчих. Би яг хажуудаа ингэ тавьчихв. За тийм. Тэр үнэ гал. За юу вэ? 50 да. Тий. Цомгтой. Таалаарай. Цомгтой ирсэн. За гол нь хамгийн гол юм энэ байна. Би ихтэй бүгдийг сонсцсон. Энэ ихтэй надад бэлгэлж байгаа юм тий. Тий. Гар үсгээ зураад өгч болохоо. Дотор нөө. Оо, окей. Яа. Би ихтэй өмнө хизээч юусэн physical copy юм диск юус авч байгаа юм шүү дээ. За тэгэхээр альбомны нээлт цаг хизээ боллоо? 10 сарын 10 болсон те. Хэр вэ да? Амар гоё шүү дээ. Гоё байсан. Баахан үнэтэй л ах шиг байсан шүү дээ. Бүр амар очиртай. Тийм гоё. Тэрэн дээр яг бүх дууны ер нь дуулагдсан юм уу? Үгүй. Би хуваагаа дуучин дуунуудаа шин дуунуудаа хуваад болчихсон. Тийм. Тэгэл найзтайгаа дуулуулаад. Аха. За бүтэн альбом гарах үйл явц хэр байв та? Хитэн сарын турш, хитэн баг жил бүтөв. 7 сараас хойш. Тэгээд ерөнхийдөө уг нь бол дууссан байсан. Би тэгээд миний анх дуу хийж гисэн тийм болох гээд би хүлээсэн байхгүй. Аха. Тэгээд сая 10 сард би анхны дуугаа 4 жил болж байгаа. Тэгээд тэр үеэр нь бас тоонч өрмөц санагдал тэгэл хүлээсэн. 20 Аха. Бүтэн 4 жил болчихсон юм те. Тий. Хэр байдаг бүтэн 4 жилийн турш. Яг Монголд яг ингээд rapper squad artist-аар ажиллах яг нэг юм хөө experience юм ямар хөө хэр байдаг вэ? Монголд дуучин байх. Мэдгүй. Мэд. Гэхдээ 4 жилийн 1 жилд нь бол баг хийгээгүй гэж итгэхгүй гэх юм уу. Тэгээд 3 жилээ итгэвтэй хийж эхэлсэн. Тэгээд би яг өөрөө нэг тийм дуучин рэпер гэж анханасаа тэгж яваг болохоор надад бас нэг тийм ийм байдаг шүү гэсэн мэдрэмж бас байхгүй. Хамгийн анх яг бичижсэн дуу ч юм уу ямар дуу байлаа? Trinity гэдэг дуу дээ. Тэр нь манай хоёр найз нэг анх студ дээр дуудаал хамт би зүгээр дуун дээр нь дутуу харна л орж өгсөн гэх юм уу. Юу ч мэддэггүй бах та. Тэгс чин лөкөө яа. Тэгс чин надад амар мяа санагдаад. Тэгээд хөгжүүлмээр санагдал тэгэл. Дууны яг үг lyrics энэ бичгээд яг юу нөлөөлдөг вэ? Яг тийм асуултууд амар хэрдэг. Манай YouTube-ийн нөгөө нэг Instagram болон юун дээр асуулт өгч явсан шүү дээ хоёулаа. Тэндраас ингээд харахаар яг дууны үг чих яг ямар хүү байдаг вэ? Яг юунаас яг ингээд сэтэл авч ингэж үг орж ирдэг вэ гэдэг. Хаанаас онгод тэнгэр нь орж ирдэг гэдэг байгаа байхгүй. Хой таалгаарлаарч. Хой таалгаар тий тогшоо. Мэдгүй ингээл байж аал хий гэж юу н хийдгүү шүү. Тэгэл байж аал гинтл тэгэл за ер нь аянаас шалтгаалал. Аян яг таалагдаад санаа нь нийлээд эхлээд ер нь л аян биш те. Тийм. Би эхлээд үг биччихэд хийжэж дууж үзээгүй тийм. Дандаа аянаас л үг бичдэг ус. Би энэ сүүлийн яг Apple Music дээр бүгдийг яг бүтэн үдэд дараалсан байхгүй. Хамгийн таалагдсан дуу нь ямар байсан гэж. За 6 6. Тэрийг угаасаа амар олон хүмүүсээс яг сонсч илээ те. Тийм шиг л. Бүтэн альбом хийхэд ч юм уу нэг тийм нөлөөлсөн зүйл байгаа юу? Нэг дээр дуунуудыг ингээл гаргахад яг юу нөлөөлсөн? Юу represent хийж байгаа вэ? Корона. 2020 корона. Тийм. Яг ийм боломжтой амар завтай хугацаанаа гарч ирсэн дуусгах. Тэгэл би яг хийсэн дээ. Feelings express хийх яг хэр байдаг вэ? Дуугаар ч юм уу, эсвэл хувь хүн далаасаа ч юм уу. Хүмүүс яг юу зөвлөхийг хүсдэг вэ? Хүмүүс ингээ feelings express хийж чадахгүй ингээ байгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Би тийм шүү дээ. Why? Гэтэ чи яг дуугаараа express хийдэг шүү дээ. Дуун дээр л тэрнээс яг ингээ хүнтэй мэрч хатаа тэгж гаргаж чаддгүй шүү дээ. Хичим хий. Shy boy. Яг тийм яг feelings express хийсэн дуу ямар дбайсан бэ? Интро, цомгийн интро л байсан. Цомгийн интро юм аа өстэй. Яг өөрийнхөө тухайн анх удаа тэгж дуулж үзсэн. Өмнө ерөөсөө тэгж өөрийнхөө дуулж байгаа гэж юу? Үгүй яг ингээ нарийн ширийн ингээд тэгээд тэгсэн чинь тэгээд ингээд тий.
жоохон Үйл тиймэрхүү. явдалтай. Тийм. Аха. Бусд нь ч яг тэгэл арай өөр нэг тийм хипхопын нэг юм нэг угаасаа үе байгаад байгаа шүү дээ. Тийм биш. Яг л зөвхөн өөрийгөө л дуулъя л гэж бодвол. Анх зайсан гарч яхад бол амар viral явсан шүү дээ. Тэр видео, тэр music видео. Тэр яг viral, яг дуучин ингээ яг viral хүмүүс сонсож байгаа шүү дээ. Тэр мэдрэмж нь ямар байсан бэ? Тэр нэг 5 хоногт эхлээд дуугаа хийгээд 3 дахь хоног дээр нь клипийг нэгээд 5 дахь дээр нь цацсан тийм амар хурдан болоод өнгөрцөн. Тэгээ би гол нь тэр дууг цацчаад өөрөө мдэггүй явцсан байсан байхгүй юу? Байгаагүй тэр хооронд. Тэгээд би буцаад ирсэн чинь хүмүүс blow up хийсэн үү? Маягийн болцсон байсан тэгэл. Зөндөө сонс. Тийм. Тэгээд яг нэг тийм pressure ч юм уу, нэг тийм дараа за окей одоо дараа нь одоо халж гэдэг юм тийм хүн нэг тийм байсан уу? Ахиж нэг тийм дуу хиймэр ч юм уу? Мэдгүй би нүг зайсан гэх тийм амар амархан байж хаад надад юм 3 ай байгаа. Тэгээд нэг нь ер нь сонсож байгаа л за энэ л юм байна гэд амар хурдан хийцэн. Тэгээд ерөнхийдөө нэг ажиллаагүй. Ажиллагаач шаардаагүй. Тэгэл тийм байсан болохоор надад дараа нь ерөөсөө нэг тийм за яаж юм дуу хүмүүх гэсэн бодол төрөхгүй тэгэл. Өмнө сизэндээ бид нэр Deceit-тэй ярьж байхад яг ингэжсэн аахгүй. Дуугаа ингээ нүдээд нүцээр агаал илүү сайн болох гол perfect болох гол яваадах нь дуу алдаггүй гэж би асуужсэн аахгүй. Яг чамд яг хэр үйдэг вэ? Яг гэж хэлсэн шүү дээ. Зайсан болохоор амар сайн байсан. Гэтэ ер нь бол нэг хайхтар юм шаардаагүй. Зүгээр л хийцэн дуу гэдгсэн шүү дээ. Чи яг тэр тал дээр юу гэж боддог вэ? Би бас дууг амар хурдан хийчихдэг шүү дээ. Тэгээд миний хамгийн удаан хийсэн дуу чи гэд дуу хийсэн. Тэрийг би баг жил ингээд хаяал орхиол нэмэл ингээд ингэсээр хийсэн. Тэгээд бус нь бол хамгийн урттай л баг 4 л онж хийсэн баг. Ер нь амар хурдан нэг өдөртөө дуу юм хийждэг шүү дээ. Тийм. Чи гэд дууг нүдэлсэн бол илүү муу болох байсан болов. Мэдгүй нүцээр байгаа л тийм дуу болгосон. Нүцээр агаал гоё дуу болсон би хэлээ. Баяратгийн хүн ч юм уу эсвэл бол Саш гээд артист нэрээр явж байгаа хүн байгаа шүү дээ. Яа нэг юу вэ? Тайзан дээр гарахаараа өөр хүн болдог тийм мэдрэмж байдаг уу? Би тайзан дээр гараад нүдэн хинчдэг шүү дээ. Why? Тэгэл над мэдгүй цаанаасаа тийм. Жишээ нь Beyoncé энтер нэг дээр үед альбом гарч байхдаа нэг Sasha Fierce энтер гэж гарч ирсэн шүү дээ. Тэр нь болохоор тайзан дээр гарахаараа тэр хүн Sasha Fierce болчдөг. Энгийн амьдрал дээр бол би бол Beyoncé нолсоо байдаг л хүн. Тэгээ цаашаа яг тайзан дээр гарахаар ингээл галнаасаа амар галзуулчихдээ шүү дээ. Чи яг нэг тийм болдгоо. Тийм. Нэг тиймэрхүү. Тэр тайзан дээр гарч байгаа хүн яг ямар хүн байдаг вэ? Сайн мэдгүй. Зүгээр тэгэл гараал ба яг тэр үед юу болж байгааг яг тэр үгээрэл болоод өнгөрчдөг шүү дээ. Өмнө догтлон бодно тэгэл нэг мэтгэд ингээ буугаад ирсэн л. Тийм. Тэг яг тэр хооронд юу болж байгааг ерөөсөй ойлгохгүй. Тэгэл. Nice. Тэр нь илүү яг living in the moment байгаа шүү дээ. Тэр л ах те. Их crowd байлаа гэж бодъё л да. Их одоо зэрэгтэл байлаа гэхэд тэр нь нөлөөлөх үү? Эсвэл баг зэрэгтэлтэй байх юм бол жоохон сони vibeтай гэдэг ч юм. Нэг жиж. Тэгэхгүй биний анхны тоглолтын дээр зүг манай найзууд л ирчихсэн ер нь бол. Тэгээд цөөхөн хамгийн анхны. Тэгээд сая сүүл цомгийн нэлтэд миний яг тезэн дээр гараад ингэ дуулаад авах мэдрэмж бол нэг л байсан. Fan base ингээ байгаа штэ. Fan base-үүд ер нь чамд яг яаж нөлөөлдөг вэ? Жишээ нь чиний дууг ингээд appreciate хийгээд сонсож байгаа амар олон хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүсээс илүү fan болоод байгаа хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүсийн талаар чи юу гэж боддог вэ? Юу хэлхийг хүсдэг вэ? Нэг тийм муу юм дуруу татчихгүй юмсан л гэж боддог шүү. Тийм. Тэгэл айл болох хараал хэлэхгүй байхыг боддог. Тэгэл нэг тийм л одоо чи хараал хэлэхгүй бай гэж боддоо гэж байгаа штэ. Чи хараал хэлэхгүй байхаар чиний creativity-г ингэж дарах тохиолдол байдаггүй. Үгүй. Чи магадгүй өөрийнхөө яг тэр тухайн одоо юмыг гаргахын тулд хараал хэлэх шаардлага гардаг ч юм уу? Тэрэн дээр үгүй юу. Хараалтай ч хараалгүй ч яг л адилхан уу? Тийм. Заавал угаасаа энгийн ярианд ингэж хараал хэлэхгүй ирж болдог шиг тэгэл дуугч гэсэн хараал хэлэхгүй ичж болно шүү дээ. Яг зөв. Тэгэл мэдгүй хайда амар хараал шатсан дуунуудыг сонсохлоор бүр vibe үгүй юм шиг. Тийм. Жишээлбэл ингэ лэж амартаа дуу сонсоо юмар байдаг. Тэрэн дээр ч юм тэгэл байн хараал хэлээд ивэл хэцүү шүү дээ. Тэр хэсгийг одоо баг өөрөө ханаж манаагаад ингэ сонсохгүй өнгөрч тийм. Тэгэл ханаж манаагаад. Юу гэсэн бэ сая? Юу ч яагаад. Тэгээ уусаа тэр чинь нэг юм нийтэд хүрч байгаа юм гэдэг утгаараа ямар ч настай хүн сонсч иж болно шүү дээ. Хараал ер нь тэгээд амар хараал чинь зүг бүсэл гэж боддог шүү дээ. Яс бус.
Зөв бас үг хэллэг агуулгадаг. Юун дээр rapper ч юм уу одоо ингэж артистаар байх хажууд нь энгийн social influencer ч юм уу өөр ямар нэгэн байдлаар олон танигдсан хүмүүс байгаа шүү дээ. Тэдний хувьд болохоор fan base-үүд нь илүү яг younger generation байгаад байдаг байхгүй. Илүү жоохон хүмүүс тэр хүмүүсийг үздэг. Харин чиний хувьд болохоор жоохон ч байгаа илүү дээшгээ өөр том хүмүүс ч гэсэн байгаа байхгүй. Ах мад насны хүмүүс ч гэсэн байгаа. Тийм болохоор яг тэр балансыг ингэж барьж явах нэг тийм их юм бодол байдаг. Жишээ нь тэд нар болохоор ингээл жоохон хүмүүс зориулаад юм хийгээл байгаа шүү дээ. Энд чи болохоор томчуудаа юм хийчмээр байдаг. Гэхдээ жоохнууд нь сонсчих гээд байдаг. Битгэхгүй. Гэхдээ би анхнаасаа ер нь дуу өөртөл өөрөө сонсъё л гэж байна. Найзуудаараа сонсъё гэл. Тэгээд дараа нь сонирхоод сонсч байгаа хүмүүс байгаа юм байна гэж мэддэг болсон. Дараа нь тиймэрхүү насны хүмүүс байгаа юм байна. Сая л ингээд цомгийн нэлтэн дээр харахад би арайч бүр тийм амар доошо генерашны хүмүүс бас сонсдог байх гэж бодсон. Ер нь жоох хүмүүс их байд юм лээ. Тэгэхээр би тэгэл аль болох бүгдэнд нь л хүртэлтэй юм хийж бодож байгаа. Тийм. Клип ч юм уу хийх үйл явц нь ямар гэдэг вэ? Мьюзик видео гаргах тэр үйл явц. Нэг тийм ууг нь би нэг хоёрын хооронд юм их амар дургууд гэхдээ хийчихэд байт юм аа. Яг ингээд юуны ма халуунаар байлаа. Тийм. Гэтэ клипийг бол тэгэл яг л найзуудтайгаа явуул хийчихдэг шүү дээ. Дандаа л миний бүх клип л тийм л байсан да. Миний анхны клип ч юмэр яг энд хийжсэн шүү дээ. Студио дээр. Тийм. Тийш дээ. Нөө нэг юм тэгээд тэг дандаа ер нь найзууд би ч амар 100 газар авчирсан ярьцлага аваад байгаа юм шүү дээ. Бараг л. Тэр чинь хитэн он блэ? 2017. 7 он тий. Тэгээ цацхад тэгэл амар сандрах ч юм тийм хүн мэдрэмж байсан шана. Тийм анх ер нь би зөндөлөдөг шүү. Тэгэл хүн үзэх болоо гэж дотроо болоо ч юм уу. Үгүй яг ингээд магтуулмааргүй байгаа мөртлөө бас муулуулмааргүй гэдэг нэг тийм мэдрэмж идэг шүү. Тэгэл яг тийм л мэдрэмжтэй байсан. Nice. Тэгэхдээ би ч нэг видео үзүүлчихсэн. Тэгээ видео биш ээ. Ер нь цуглуулга видео гэх юм уу? Хоёуланд нэг тийм mutual найзууд байгаа штэ. Машин тэнд сууж байгаа тодгоо энтер ч юм уу. Тэдрээс би нэг видео авдаг байхгүй. За гол нь чиний реакшныг л аммаар. За эхний видео нэ. Надаа 2 3 видео байгаа. За 19-ийн баянштай цай. Тэнд ер нь манай найзууд гэлтүүл хүмүүс. Тийм би бас нэг 2 орлоо амар байсан шүү дээ. Хүлс баасандаа хотголно гэдэг нь болсон шүү дээ. Тийм тэнд ингээд дүүрэн багт хүртэл ингээд ороод ширээ мэр хүлээгээд ингээд байж аваад иддэг шүү дээ. Тэгэл эцэг чинь чихэр амт нь ингээд бодогдоод иддэг шүү дээ. Тэгээ өмнөх өдөр найзуудтайгаа юм ярьж чад маргааш нэрэ баянштай цоор юмараа гэдэг чигээр хүлээгээд ингээд гойртоод байгаад байдаг шүү дээ. Одоо залгаад явах байх гэдэг. Одоо баянштай цаа яасан бэ? Цаг болж энэ 2 цаг үлдсэн нэ. 6-аас өмнө идчихмээр байх юм тэр гэж. За аханы видео үзгөө. За. Манай хүн ч амар сандрууд хайснаар гахаа дугаарыг хөөгөө мартчихсан шүү дээ. Манай хүн ч амар сандрууд. Тэгснээ дараа нь алаа гэжсэн. Тэгэнгүүтээ ингээд жолгонаад аргалаад аваад үлдчихдэг гэнэ. Би бүр ингээд ингээд дууныхаа үгийг мартдээ. Тэр ингээд нэг тийм ялангуяа бусад дуун дээр тэгдэг юм хайрын дуун мөн дээр тэгдэг хөхгүй ингээд дуулаад нүдэн хинж дуулдаг би амар. Тэг ингээд дундаа бүр хитрхи орчдөг. Ороод миний хоолой молоо зангираад ингээд сэтгэл хөдлөөд ингээд би ингээд өнгөрөөчдөг хөхгүй. Тэгэд нэг тиймэрхүү тал байдаг. За зарим нь өөр дуун дээр л би тэгэд анханасаа тийм өстө мартангуудаа шууд фристайл тавьчихдаг шүү дээ. Үгээ яг тэр мөр хүртэл нь санах хүртлээ ингэж явж байгаа тэг үргэлжлүүлээ явчихдаг. Айл болох тэр чинь бас ингээд хүмүүс үзгээд ирсэн байгаа. Тэг тэднийг хүндлээд би тэнд нэг юм хоос ай ч юм уу фонограмын өөр хоолой яваад ивэл онцгүй шүү. Тэгэл айл болох үзэгчтэй хүндлэх юм аа. Тэгээ мартах үедээ бол үнэхээр яг амар feelingsтэй үед бол тэгээд feelingsээр дөрүүлэгдээд үү. Тэгэл тэр дуунуудыг дуулах болгонд угаасаа тэр яг мэдрэмжээ авч байгаа болохоор яг дугаалчдаг шүү дээ. Мартхан жишээ дугаалчдаг шүү дээ. Тэр дууны feelings мартагдах тийм үе байгаа юу? Тийм дуу байсан уу? Анх амар кул санагдажсэн аа. Мэдхгүй дээ. Одоо баг ингээл баг жоохон багт нөгөө нэг Big Bang-ийн хараа өнтер гэдэг шүү дээ. Тэр мөр ч одоо хүртэл адилхан нэг чигээр тэр мэдрэмжнээ гэгээр яваа. Тэгэхээр баг тийм дуу байх. Чи одоо хараа сонсоод адилхан мэдрэмж авч байна. Яг л адилхан шүү дээ. Ямар сайн юм. Би одоо ямар дуу байдгийг ч марцсан. Одоо илүү ойлгож мэлээд байгаа юм ааш. Ер нь бол техник хэлбэгтэй. 2020
20 болохоор Eden Label-ээс гарч байгаа. Тийм. Eden Label-ийн артист гэж явдаг те. Тийм. Чи чинь label дамжиж лөө? Өмнө нь. Би анх яг үндсэн артист нь бол байгаагүй Unbox Creative Studio гэж ядгсан. Тэнд манай Loki, Rookie бидэд бүүнэ байсан. Тэгээд тэнд яг гэхдээ би үндсэн артист нь бол байгаагүй. Тийм. Тэгэхээр миний яг анхны лейбл Эрдэнэсэн би яг тэнд одоо байгаа. Nice. Бусад артистуудтай ингэж коллаб хийхэд лейбл нөлөөлдөг үү? Сайн мэдгүй би яг коллаб хийх сонирхол байдаг юу ер нь? Одоо бол байгаа. Одоо бол байгаа. Тийм. Чи ингээд яг хүссэн артистайгаа коллаб хийх гэсэн чинь лейблээс нь зөвшөөрөхгүй байх тийм тохиолдол гарал явах бол. Тэгэл тийм зүйл болохгүй тэгэл өнгөрөх бах таа. Тийм бах таа. Ямар артистуудтай коллаб хийх хүсдэг вэ? Эсвэл тийм future project энэ төр байгаа юу? Ирээдүйд гарах. Би инрэл ахтай л дуумэр. Оо. Яа, цаа гинт оцсон чинь аа. Манай найзууд бол байгаа тий. Аха. One Day Bo, Gangbang, Кисэр. Ер нь ялцсан байгаа юу те. Ерөнхийдөө тэгэл бидэд хамт юмнууд хийнэ гэж ярьж явж байгаа. Одоохондоо бүгдээрээ хийнийхэн зав нь болохгүй. Бүгд л нэг цомог, бүгд л ямар нэг ажилтаа байдаг болохоор тий. Тэгэхээр ер нь бол ирээдүйд нэг клуб сонсох нэ. Окей. За одоо болохоор ер нь бол энэ подкаст дээр яг хүүхэн талаас нь яг сонсогч нар нь их сайн мэдэхгүй. Дууг нь мэддэг, ямар юм дуулахыг мэддэг, ямар хөө залуу байдгийг мэднэ. Гэтэ яг артист биш дуу бичиж эхлэхээс өмнө ямар байсан мэддэг байхгүй. Чи яг дуу бичиж эхлэхээс өмнө ямар хөө байсан бэ? Багтаа ч юм уу эсвэл тийнейж насн дээр ямар хөө байсан бэ? Чи дуугаараа feelings express хийдэг гэсэн шүү дээ. Дуу бичдэггүй байхдаа feelings яаж express хийдэг вэ? Уцаарлал. Ер нь тэгэл хүн чинь нэг ихэнх мэдрэмжүүдээс яг уурлах мэдрэмж илүү гаргадаг шүү дээ. Тэр тэгэл уцаарлалт хэлсэн. Хэр ууртай? Битггүй. Уурнаас бол зодоо ижсэн үү? Тийм. Тэгээ тэр яг зодоо хийлээ ч юм уу эсвэл бол ингээд уурлахад яг экспресс хийсэн болдог болоо. Яг нэг тийм өөрийгөө тэгж хуурж байгаа л гэж би ойлгодог шүү дээ. Тийм. Тэгээ дараа нь уусаад шал дими юм хийсэн байна. Тэг өөртөө мэддэг шүү. Яг миний ах чинь хайрладаг хэлсэн. 10 жилийн ч юм эсвэл багтаа яг ямар хөөхтэйсэн бэ? Тэгэл босож шил би айлын ганц. Me too. Тийм тэгэл гэртээ ямар их ганцаар байдаг л хөөхтэйсэн. Тэгээд би энэ хажууд цэцэрлэгч төлөвлөний компанид гэсэн тэндээс би гачуур сурлаг руу алхачихжээс тэр л миний одоо баг хамгийн сайн санд. Гачуур манай өвөө нөгөө тоглоод ног чи төрүүлээ алхахчиг хэлчихгүй. Тэгсэн чи би тоглоом мэдхгүй ойлгохгүй гараа алхавцсан. Тэг уцгүй штэ жоохон тэр чинь. Нэг түүрэн юм маш. Хідэн километр юм бэ? Мэдхгүй. Тэгэл бүр гачуурт яг лагерийн тэнд очижсэн чи манай гэрийнхэн игээд ирч мэрчсэн. Тэгээ наваг цагдаа магдаар хайж мэц бөө юм болцсон юм биш. Би өдөржингөө алхацсан шүү дээ. Чи тэгээ гол нь замаа мэдээ тэгээ алхаж байгаа юм те. Тийм тэгэл нөгөө машинтай байнга авдаг замаа хараал ингээл алхацсан байхгүй. Ер нь хэр ер нь л индипендент юм биш те. Ер нь бие даасан. Тийм. Тиймэрхүү байдал ер нь дуртай. Эсвэл бол хитрхи бас тийм байгаад хахаар амар ганцаарддаг шүү дээ. Тийм те. Ер нь баланс юм да. Найз нөхөд гэр бүлээ ч юм уу. Ялангуяа айлын ганц бол тэгэл найз нөхөд бэжиж юм нь балансанд орж юм чи. Тэгэхгүй бол яг тэр орон зайд байхгүй болчих юм бол тэр юу ч нөхөх юм бит. Би бол айлын ганц гэхээр ирэх юм болоо гэж боддог байхгүй. Үгүй шүү дээ. Айлын ганцууд чинь харинч бие даасан хүмүүсэд байхгүй юу? Хоёр айлын ганц нийлцээ. Тэр тэгвэл хувь нь л бас юу л бах дөө. Ирэх хүн байж болно, ирэх биш хүн байж болох юм. Тийм тий. Яг нөгөө нэг төгөлдөр хууранд яваад би өмнө хөгжим нэг сонсдог байгаагүй байхгүй. Тэгээ төгөлдөр хууранд яваад нэг тийм яаж нэг юм аймаа яаж юм хийгээд байгаа юм бол гэдэг бодолтой болцсон явж хагаад тэйгүүх амьд хөгжим гэж их явсан. Хамтлаг гэл ингээл явсаар байгаа л тэг нэг мэдсэн чинь ингээл хипхоп гэл явцсан шүү дээ. Амьд хөгжмийн хамтлагтай байсан билүү? Тийм одоо мэдүүлэн Volume Plus-ын батарей хоёрын нэг хамтлаг байсан тийм. Өмнө тэгээ төгөлдөр өөр хэр тоглох вэ? Төгөлдөр өөр дээр чи хэр удаан сурч ирсэн? Би хүүхдээ өртөө одон ч юм уу тэр бүтэн яваад тэгээд гарсан сүүлдээ. Тийм яг 10 жил төгсгийн наах нь гарсан баха. Тэгэхээр чин хизэнээс эхлээ хэдэн жил явсан гэсэн үг үү? Мэдгүй амар олон жил явсан. 4 5 жил мэл явсан юм.
Nice. Би бүр хүүхдээ ордонд явахмс гэж амар боддог шүү дээ. Нөө нэг анх хүүхдээ ордонд би шалгуулж исэн. Тэгэхэд нөө нэг ингээд үзгээр ингээд зүгээр темп цээжлүүлээд тэрэн дээр ингээд яаж зах амар тэнц мчээ солиорлж байсан аахгүй. Тэгэл ягаад ч юм гин алуу болцсон шүү дээ. Тэгэл яг ингээд темпээр шалгалт өгчөөл хойтлын хүүхдүүд хийж байгааг хардаа байхгүй. Солиорлж авч нүүлээ алдаал. Би бүр ямар тэнэг хүүхдүүд юм бэ гэж бодчихлаа. Тэр яг миний эргэн тойрны хүүхдүүдийн тийм флекс байсан шүү дээ. Хүүхдээ ордонд явдаг. Тийм тий. Нэг нь бүжгэнд, нэг нь морио оронд энэ төр гэж. Аа. Тэгээ ингээд нэг темп мэм цээжлээд ингээд дууны юу олцдог хүмүүс. Одоо ч гэсэн флекс шүү дээ ер нь. Дуу сонсоод цээжлэх хүмүүсийг харахаа ямар сони юм бэ гэж боддог шүү дээ. Одоо 8 дуу байгаа шүү дээ. Тэс чинь мөнгө клиптэй. Бус нь клипгүй бүгд Rari байгаа тий. Бусад дуунуудын клипжүүлэлт явах болов. Ирээдүйд. Өөр ирээдүйн прожектууд чамд ямар ажлууд байгаа? Одоогоор хийгээд эхэлсэн клип байгаа. Спойлж болох юм нэрийг нэлж. Одоо надад бас хамгийн их хүмүүсийн сонсоод байгаа дуу л одоо. Тий. Ер нь бол клипийн зураг авалт нь хийгдсэн юм эсвэл Хийгдэж байгаа гэх юм. Зөв. Тэгээ өөр ер нь ирээдүйд ч юм ахаад альбом ажиллаж юм уу? Завтай имчүүлэлтэй байгаа дээрээ дараагийнхаа альбомыг ядч хийчи дуунуудын ядч хийчи гэсэн бодлоо. Аха. Тийм. Тэгэл ер нь яг дууга хийгээл яг альбом бас яг гарчдаг юм бас биш шүү дээ, тий. Дууга хийгээл хүлээгээл одоо чинь яаж л ингэж physical copy-г авахад л удаж байгаа шүү дээ, тий. Эл хүлээгээл сандраал ямар хөө гараад иршээ. Тэгэл cover art ч юм уу зураг мурагнаас авахлаа. Ер нь яг бүтэн артистуудыг ингэж яг яхад өөрийгөө экспресс хийгээд баах юм нөлөөлтийг бас хүмүүсээ анзаард юм санагдаад байгаа байхгүй. Яг дуу хийгээл дуу болчихно. Тэгээд наадах хурдан гаргаж, хурдан дуу өгөөч гэдэг дээ шүү дээ. Тийм. Music фестивалууд Монголд гэлтгүү дэлхийд дээр амар олон болж байгаа шүү дээ. Тэгээ music фестивалуудыг харахад би ингэж боддог байхгүй чинь. Тэр хүний одоо би чиний цашин яг тусдаа тоглолтонд явж штэ. Би чиний бүтэн тоглолт, бүтэн experience-ийг авч байгаа байхгүй. Яг энэ хүн яг юу хэлэх гээд байна гэдгийг чинь бүх дуунаас нь сонсоо би авч байгаа штэ. Харин music фестивалууд болохоор limited time өгчдөг. Чи тэдэнд дуулна шүү. Гараарай гээл тэгэл залмууга тохиолыг гээл гарчдаг яг. Тэр их яг юу гэж боддог вэ? Чи music фестивалуудаар дуулах юм дуртай. Яг лимитлээд байгаа санагдаад байхгүй. Эхнэх хүмүүс болохоор яг тэгэддээ штэ. Энд очиод баг мөнгөлч юм болвол олон артистууд үзчихнэ. Олон доо сонсч ин гэж боддог. Харин миний хувьд болохоор яг нэг хүний тусдаа тоглолтод очиад бүтэн юм л үзмээ санагдаад байхгүй. Бусад артистуудыг би сайн мэдхгүй. Тэгэл би болохоор айлуулах тэгэл өөртөө надаа ингээд нэг тийм минут гэрээ штт. Тэгэл тийм байвал яг тэр минутанда нэг ингээд сонсох гээд ирсэн байгаа хүмүүст айлуулахгүй ойлгоч та гэл тиймэрхүү байдлаас санддаг гэх юм. Айлуулах хүмүүсийн юу сонсмоор байгаа антриг бодож үзээд хэр их music фестивалд дуулжсэн бэ? Би XMF дээр л дуулжсэн. XMF хэр байсан? Би 2 удаа саяны ивент маягийн XMF дээр ноцсон. Тэрний өмнө 2 дахь XMF дээр би анх очижсэн. Тийм. XMF дуусныхаа дараа яг ингээд enjoy гэж тоглолтын үтсэн мэт. Тийм. Үтсэн. Тэр хэр байсан? Миний анхны баг харьцууллаа. Анх очижсэн XMF би хамгийн анхны XMF тэр үзэгч байсан өөрөө. Аха. Тэгэд үзээд төгсөж явахдаа ингээд би энэ ингээд тайзан дээр гарна гэж бодчихсон өөрөө ер нь. Тэгэд би чатна гэдэг ингээд амар ихтэй байсан. Тэгэл дараа жил нэг очсон, гарсан, дуулсан тэгээд тэрний дараа болохоор ингээд хүн амар өөртөө ихтэй байж байгаад ингээд багсаа явчих тийм лээ. Аха. Тэгээ яг нэг тийм л юм болсон даа. Гэхдээ одоо яг өөртөө ихтэй байж байгаа багссан юм уу эсвэл зүгээр нэг тийм амар том зорилго тавихаа зүгээр болцсон юм уу? мэдхгүй тэгэл. Яг хүмүүсийн нэг тийм long term яг нэг тийм холын зорилго тавихаас ил яг жижигэр ингэж алах нь зүг гэж боддог. Чи алийг дэмждэг вэ? Том бол яг том зорилго тавьж байгаа тэр нь лугаа гэсэн том юм бодож ингээд зорих юм бол том л үйлдэл өөрөө их байх таа. Аха. Жижиг юм бодоод ивэл жижиг л юм шүү дээ. Наад захынхаа амиг бодоод их юм боллоо. Өнөөдөр тэр үед XMF жишээлбэл би дараа жил гарна гэж бодохгүй би хэдийн нэг цагтгээ ботсон бол бас шал өөр. Аха. Би тэгэл заавал дараа жил гарна гэж зүтгэсэн юм чинь. Nice. Өмнө амьд хөгжим энэ сонсдог Playtime явжсэн уу? Явжсэн мэт. Би бүр алхасгүй битүүсэн шүү дээ. Тийм. Хэдэн оноос? Би 16 оноос явахаа болсон. Оо, nice. 16 оноос болсон. Тэгэхээр өмнө хэдэн жил явсан? 4 жил явсан юм. Би 5 жил яг явсан юм.
Nice. Яг тэр нийлдэг гэдтэйгээ л байнга явдаг ус. Тэгэл Тэр нөгөө үеийн нэг 100 playtime Монголд гэдэг байхаа болцсон. Тэгэл ирж чадгаалцсан. Тэр үеийн playtime өстө мэдэхгүй байна. Би яг сая 18 онд биш ээ. 19 оны playtime сүлж явж байгаа хгүй. Гол нь би яв мооч гэж юусоо бодоог заяа. Тэгэл юм байдаг гэж бодож исэн. Тэгсэн чинь ажил хийгээд нэг контентн дээр ажиллаад тэр нь playtime дээр очиад баг ажиллаар очиж тах. Тэгснэ эхний өдөр дээр нь яг ажиллаж явж байсан 2 дахь зүгээр хаяал зүгээр хамаг юмда уусаал ороод тэр үеийн playtime-ийг нэг describe хийдэ. Тэр үед ямар хөөсөн бэ? Та нар тоглож исэн юм уу? Үгүй. Зүгээр очиж исэн мэ? Тийм. 14 оны playtime хамгийн гоё нь миний хувьд байсан. Ямар хөөсөн? Битүү бороод байсан болохоор. Аа. Тэгэл яг хэцүү. Гэхдээ нэг тийм дуунууд нь илүү амар амьд сонсогдоод аюутай нэг тийм илүү feelingsтэй л байсан ба шүү дээ. юм нь бүрдсэн тийм жил санагдсан. Нэрээ бороо орохоор яг music festival-ууд гойлчдаг шүү. Тийм. Тэгснэ 2 дахь өдөр хальт бороо орлоо юу лээ. Өмнө жилийн playtime-аар. Тэгэхэд л нэр яг мэдэрсэн шүү дээ. Music festival ер нь гоё байх боломжтой байна гэдэг яа нэг тийш мэдчихээс ах. Босод үед болохоор дандаа нэг артистуудаа яг limited аим санагддаг гэсэн. Тэр тэгээд үзэгчийг яг хүмүүс өөрсдөө тиймд ямар баймаар нь тэр өөрлөлт. Би амар гоё удахт манай найз жишээлбэл ингээл гоё байхгүй байх үе байдаг шүү дээ. Тэр яг хувь хүний л тэр үед нэг экспресс хийх шаардлага байхгүй шүү дээ. Манай найз гоё хаад. Тэгэл гадаа хан бол майхан донжсэн үү? Тийм манай лагер гач уртээ тийм дөө. Оо тийм. Зүгээр гараал лагер байж тээ. Баг тэгэл лагер магэр. Гэхдээ ихэнхдээ яг нөгөө нэг бас тэр майхан доноос ч гэсэн тэр фестивал яг ингээд яг тэр нэг утга учир яг нэг гоё мэдрэмжийн аваа шүү дээ. 3 өдөр шамирч бодсон яа ямар гоё юм бэ? Тийм. Тэг тэнд нэг тийм хүмүүс идэг шүү дээ. Өдөр нь байж аал оройн ямаа сонсчод хот ороод усмсан ороод маргааш цэмэгээл үрээд ирдэг. Сайхан юм орлоо гэдэг тийм. Манай ихэнх найзуудаас тиймэрхүү найзууд байдаг ус тэгэл. Цэмбич үрээд би ч баг ингээл дуустал байчдаг гэсэн чинь. Тэгэл үхэх гэж байгаа юм та тэгэл ирдэг. 3 өдөр нь бол сайн шамирч штэ. Ядарсан. Би тэгсэн юм аа. Би ихнэх өдрийн хончоод өглөө нь явж усанд орсон. Тэгэхээр ер нь бол гайг бахтай. Тэгэл ахаал тэндээ очил хоноол тэгэл газ усанд орсон. Тэгэл голын хажууд мэжүүд амар гой санагдчихлээ. Ерөөсөө нэг тийм амар rockтай амар хүмүүс яг rock бүжилдэг савдаг гэж би боддог гэсэн юм. Тэгсэн чинь яг бусад одоо шинэ артистуудаа ингэж нэмээд ирсэн чинь амар гой балансаа бариад гой байгаа юм шиг санагдсан. Өмнө нь бол илүү яг амьд хөгжим мэдээ фестивал хийсэн шүү дээ. Тэ. Энийг бас би өөрөө амарсан байсан. 2020 2020-ийн merchandise. Чи merchandise хийж бодож байна уу? Боддгоо байсан одоо ер нь боддог болсон. Merchandise хийвэл амар яг бас альбом бас амилах юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм. Магадгүй хүди биений гэс хавлал. Тийм. Ер нь хийх баха. Тэгвэл яг фанууд нь илүү яг зөвхөн цомогч гэлтгүй зүгээр ер нь миний тийм юмнууд хийж бодож байгаа. Сайн нөгөө нэг чиний сторийн дээр юу хийсэн шүү дээ. Төгжрөл зогсож байгаа би бүр альбом 2 сонсчлаа гэ. Тийм. Өөрийнхөө дууг чи ихэр сонсох дуртай. Хүмүүс чи би болоо баг өөрөө хоолойг сонсох дургу. Тэр тэгээд янз дөө. Сонсох үедээ сонсон. Ер нь тэгээд нөгөө нэг аянаас эхлээд үгээ бичээд тэгээд тэр чинь бичээд бүтэн дуу болгохтол бүх процессыг би өөрөө мэдж байгаа болохоор ингээд бас байнга сонсоод тах. Яг нөгөө нэг үнэхээр чеклэх гэж л ер нь амар их сонсдог. Энэ дуун дээр яг юу дутууч юм. Би яг ер нь дуу дутуу юм хийцэн үү гэх маягаар. Эсвэл найзуудтай явж байхдаа энэ дуу нэрээ ингэсэн шүү дээ. Тэгээд манай найзууд яг тэрийг сонсох дуртай болцсон дуу мөг хамт бүүнрээ сонсож явах мох тийм их. Хэрэв найзууд угаасаа дэмжээг бол би бас байхгүй ч гэсэн юм. Ер нь бүх артист ер нь ямар ч хүнд бас найзуудын яг friendship амар чухал байдаг шүү дээ. Юу? Манууны YouTube подкастын үнцэн cover зураг явуулсан шүү дээ. Тэгээд би чанаас яг юугаар зурулмаар ингэ асуусан шүү дээ. Тэгэд Goku гэж зурласан байгаа. Тийм. Why Goku man? Хэр аним үздэг гэсэн баг та? Би Goku л үздэг. Dragon Ball л үздэг. Dragon Ball үздэг. Тэгээд ESPN дээр хүлээж үздэг гэсэн бүр. Тэгэл нөө нэг яга Goku гэхээр нөө нэг Goku чинь ингээл нэг асуудал дайсан ингээл улам л хүчтэй болол асуудал нь томрол байдаг ш. Тэр тусам ингээл Goku ингээл бас хүчтэй болол байдаг ш. Тэгээд зүгээр өөрийгөө энэ амьдрал нэг тиймэрхүү хувийн талаас ч юм уу Goku-тэй төстэй бай гэж боддог бас байхыг хүсдэг болохоор хамгийн их ер нь inspiration өгсөн. Наруто болохоор ингээд өвн үзэх туртай бас тэгээд
Нэг ингээд телевизийн сууг болгоноор ингээд шал өөр ангиуд гараад ингээд жогод би нүг сайн ойлгохгүй энэ яг аль анги энэ яг аль хэсэг нь яваад байгаа юм бол гэд ингээд төрж явж байгаа. Тэгээ нэг мэдсэн чи шипүүд ингэж гараад тэгэл араараас ингээд явцсан чи бүр хойноос нь нөхөөс залхан үрээд Аха. тэгэл Хайцсан. Би сая одоо ингийн ангиуд энэ үзэж байгаа. Шипүүд нь арай ихлэг. Одоо энэ нөхөж үзэж байгаа ш. Тэгэхгүй ингэж яг левелтэй үзэхгүй байхаар шүү. Ойлгохгүй хосаана. За тэгж байгаа. За тэр багш нөх юм байна яваад байна. Ideal type энэ гэж ярмаар байна уу? Эмхтөний талаар. за Окей. Бэж. Би чамаас ингэж сая заяа. Эмхтөний хамгийн секси хэсэг юу вэ? Чиний хувьд. надад хүзүү тэгснээ нэг юм хөл мөл шагаамага амар гоё хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгэл гар мар Аха. амар тийм одоо ингээд зураад баримл хийх юм бол хамгийн нарийн юм детейлтэй сүдэд шүү дээ. Судс муц тэр юмнууд амар секси болгоод байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тэр өмнө такс таслаж байсан өндөр залуугийн ажиг мэдэхгүй үзгэнэ. Сүхээ юу? Гүү баха тэр манай нэг хоёр дүүс. Тийм. Тэр тоглолтын дээр яг ирсэн crowd байгаа штэ. Одоо ингээл амар ойл чарлал идэг яг front row байдаг хүмүүс эдэн штэ. Тэрнээсээ илүү яг хойно ингээд суугаад ингээд чийлрээд яг feelings-ийг авахдаг хүмүүсээс илүү яг тэр хоёрын ялгааг чи яг нэг тайлбарлавал. Тэгвэл би яг сайн мэдгүй би нүдэн анчдаг. Чи 10 жилдээ их хичээлийн хаан суудаг гэсэн бай. Ян занц дөө. Тэгэл Гэтэ чи яг урд суух юм бол илүү юм ойлгож байгаа гэсэн тийм бодолтой хөхтэйсэн үү? гурд суух юм бол хамгийн дөрөнд даалгавраа шалгууллаа л гэж боддог гэсэн. Тийм тий. Тийм. Бэ өсөх чинь бас нилээ ихээр дуудагддаг штэ. Тэр амар чанд pressure байсан уу? Гүй бас гайгүй. Яг манай үеийн амар олон байдаг гэсэн юм чи. Аха. Бас зөндөө. Ба яа гэчэр чи яач хамгийн сүүлэх болж байгаа юм чи. Тэгэл би болвол яг тоглолтын дээр чи ерөөсөө урагшаа дайрчсан бол ерөөс санддаг маа. Угаасаа урагшаа дайрах юм бол алуулна гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээ яг хойно ингээд яг үсэх юм бол илүү яг тэр хүний хэлэх гээд байгаа юм шиг ойлгоод санагдаад байгаа. За, ер нь бол хоёлаа ингээд жоохон яриагаа базаад ер нь дуусгах шатанд орж байна. Нэлээ одоо ярьчлаа. Одоо ихтэй бэлэг өгнөө. за Бэлэг бас гоё штэ. за Юу хэлбэр зүгээс бэлгэж байгаа байх байхгүй юу? За хамгийн ихнэ нь болохоор энэ tote bag гэдэг лөө. за You will never be offline гэсэн. Энэ нэг Chrome dinosaur байна шүү дээ. Хамгийн гол бэлэг нь болохоор энэ ахгүй. Юу хэлбэр шин дугаар. Чи юу хэлбэрийн шинээр хэлж болсноор 6 сарын турш сар бүр 5 GB дата болон 6 сарын турш хүссний багцаа идэвхжүүлэх эрхийг биелгэх болно. Social багц. Facebook Messenger, Instagram, Twitter болон Snapchat ашиглах хязгааргүй дата эрх. Streaming багц. Netflix болон Loop TV аппуудыг үнэгүй ашиглах дата эрх. Мөн gaming багц. PUBG, Mobile Legends, Clash of Clans болон Fortnite тоглоомнуудыг үнэгүй тоглох дата эрх. би магнит цуглуулах дуртай. Нөгөө аялсан орнуудынхаа магнитыг хүргэчин дээр нах дуртай. Тэгээ дүүрчихсэн хүргэж. За хідэн сизний дараа чи махиж ирэх би магнит өгнө за. За. TV гэсэн магнит. За. Энэ болохоор үндсэн live session-ы постэр. Окей. Наалддаг нааж болон скол зөв хатсан ч. За. Яа. YouTube podcast season 2 гэсэн official merchandise-ийн бэлгэлж байна. Таны YouTube podcast гэсэн. За баярлалаа. Сэйшин шүү дээ. Би одоо ингээ өөр дугаартай болсон шүү. Өөр дугаартай болсон шүү. New phone who this гэдэг шиг. За ингэж юу нь бол өндөрлж байгаа. Нэмчгээсэн альбомаа бэлгэлсэн болон манай дугаард ирж оролцсон саштай үнэхээр баярлалаа. Тэгээд манай 3 дахь дугаарыг мөн үзсэн үнэхээр баярлалаа. Тэгээд энэ үрээд өндөрлж байна. Манай YouTube-ийн YouTube channel-ийг дэмжээрэй. Subscribe хийгээрэй, лайк дараарай, комент хийгээрэй. Дараагийн дугаар уулзцгаая. Yeah.